За. За 52 гэдэг. Нөгөөдөлөө гүцэх төгч шүү. За период гэдэг нь. За. Период гэж одоо юу гэх? Сэлгэсэн үр журууд гэх юм уу? За. Энэний дабл гэхэр чинь 2-оор өржүүлнэ гэсэн үг тийм. Энийг 2-оор өржүүлэхээр энэ гарна. Тэгээд энэ хоёр яг адилхан цифртэй байгаа байхгүй. Тэгтээ байрлал нь солигдсон тийм. За тэгэхээр за адилхан цифрүүдээс бүрдэх x-ийг олгоно. Тэр нь юу вэ гэхээр 2-оор өржүүлэх 2, 3, 4, 5, 6-гаар өржүүлэхэд яг адилхан цифр орсон. Анхны x байсан цифрүүдийг л ашигладаг гэсэн үг. Тэгээ байрыг нь солигдно гэсэн үг. За энэ ч одоо яаж утгах вэ? Хөөч бүр репус гэж нэг юм байдаг гэсэн юм аа. Репус одоо энэ чиг за тийм ч. За энэ бол нэг юм А1 гэх мэтчлээ К цифрүүд байгаа юм тийм. Тэгэхээр байрны солигдоод ах нь шүү дээ. Тэгэхээр орон нь адилхан гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр орон нь адилхан. За тэгээд хамгийн эхлээний цифр нь 1 байна гэсэн үг тийм. 2 байх юм бол 6-гаар урчигдээд орон нэмэгдэж чинь тийм. Нэгт. Хоёрт болохоор 1 байгаа, 2 байгаа, 3 байгаа, 4 байгаа, 5 байгаа, 6 байгаа гэсэн үг тийм. Аюулаа. Энэ минь 7 8 мал олчиж магадгүй юм тийм. Гэхдээ ямар ч байсан гэсэн хамгийн эхлээний цифр нь 6 ялгаатай цифр байгаа гэсэн үг тийм. Энд бол 6 ялгаатай цифр лав байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хайх тоо бол дор хаяж 6 оронтой гэсэн үг байхгүй. 6 ялгаатай цифр байгаа юм чинь. За энийг ерөнхийдөө шууд хайгаал бодчихвол 6 7 оронтой дээр бол хайхад бол болох тийм. Бид нэг юм хийхэд л болно л да. Ямар нэгэн тоонд орсон цифрүүдээр хаш ч юм уу токен ч юм уу юу ч юм тийм давхарчихгүй нэг юм үүсгээл. Тэгэл дахиад өөр нэг тоогоор бас их тэрийг үүсгээл яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нь давхарчихгүй байгаад байна уу гэдгийг шалгаал яваад байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэрийг маш хурдан хийх хэрэгтэй. Жишээлбэл ингэн гэсэн үг шүү дээ. Цифрүүдийн стринг болгож байгаад эренбэлж болно тийм. Тэр л айгу хурдан арга байна. Таага стринг болгож байгаад тэгээ эренбэлээд идэх тийм. Тэгэх юм бол за тэгэл үзгүүдээ 6 оронтой цифрүүд нь өөр нэмэлт нөхцлөнө. Байхгүй тийм. Болон гэхэд байна л та. За нэг холын бодохгүй зүгээр 6 оронтой тооноос эхлэв дэше. Хачдаа.
стринг хаа тий. Тэг git юу гэх. Тэг git digits гэж янз янзаар хүмүүс нэрлэдэг тийм дөө. String. И функцид санагдаад. Тэгээд x гэсэнтэй x-тэй тэнцүү 5 6 энэс эхэлж штэ 6 оронтой тэгээд 6 ялгаатай цифрлаа байх хэрэгтэй штэ. За тэгээд flag авч flag тэгээд үржирийн хадгалах нэг юм аваад давхаад нэг давх юм байна те. За одоохондоо бол юу агаад байгаа гэсэн үг. Асуудалгүй байгаа. Тэр шаардлагыг хангана гэж үзсэн тийм флаг авсан байгаа. Тэгээд одоо давтчих штт. 2-оос хэдүүлээ 6 хүртэл. Одоо үржир маань s тэнцүү x-ийг үржих нь i. За тэгэл флаг нь бол арчуулаад байна дөө. Энэ одоо цаах хэрэг байна. Энэ нот гол нь удаж л магадгүй. Удвал яах вэ гэдэг асуудал байна л да. Тэгээд сортлоо шүү дээ. S1-ийн begin. S1-ийн end. Ингэж сортлт юм байна. Тэгээд S1 S2 ялгаатай байвал флага тэглээд та зогсож. За ингэ болчих юм шүү. Хэрвээ флаг маань байвал бид нар олцсон гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол энэ болчих юм шүү. Yeah. Юу ясаар уламжлал ясаар заавал нэг доотлол нэг алтаа гаргаж байна. Нөө олцоо. Гайгүй шүү. 7.55 байна уу эсвэл ярих уу? Шүү дээ. Арийнхын тэг байвал тэгэл болчих шүү дээ. Өмнөх дээр. За ойлгомжтой шүү дээ. Арийнхын тэг гэж болно шүү дээ. За бүсэн болчихлоо. Тэгэл ард нь хичнээн тэг нэмсэн. Яг энэ шаардлагыг хангаал явж шүү дээ. За.